За өглөөний мэнд манайхаа өглөөний мэнд цагаан амарц гарсан уу? За би ойрдох завгүй байна. Та бүхэн мэдж байгаа хаа. Одоо хүртэл тэгэл ганцаараа ингээл өөрөө технэр хөлтийн гараас явж байна. За манайхаа юм байна шүү. Монгол улс яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэвэл төрж ургалсан тийм ээ? Төрд паразитлсан ургийн модны угсраа новшнууд төрд гарч ирснээс болж ажил хийхгүй хүн зурдлын үүсгдэг, кэл гахуул авдаг, хулгай хийдгээс болж Монгол улс хөгжихгүй байгаа. Монгол улс хөгжихгүй байгаа шалтгаан гадны хүчин зүйлс байхгүй. Сэтгэлгүй төрийн албанд ажиллаж байгаа новшнуудаас хамааралтай. Төрд өнөөдөр чадaltaй боловсон хүчнүүд ажиллах юм бол Монгол улс дороо хөгжинэ. Асуудал байхгүй. Бид нартэй өөрсдөнтэй нь хамааралтай. Тэгээ бид нар энийг хараад зөв зүгээр мэлийгээ суугаад байхаар наадмын новшнууд чинь улам дамжираад энэ байдлаа дагсан зогсоохгүй байна. Чаддаг нь ажиллах юм бол Монгол улс дороо хөгжнөө. Өнөөдөр Япон, Солонгос өндөр хөгжилтэй орнуудад чаддаг сэтгэлтэй, чадварлаг боловсон хүчинтэй учраас тийм өндөр хөгжиж байгаа юм. Манай харамсалтай нь нам дагсан дарга нарын нууц амраг, найз охтууд, хөргөн бэрүүд, өр хүүхдүүд, новшнууд төрд үе удмаараа шургалснаас болж Монгол улс дампуур руугаа явж байна. Яг нэг үгөө хэлэхэд тий. Би энийг ярил бүгдийг факттай ярьж чадна. Одоо энэ сонгогдсон их хурлын гишүүд бүгд нэг анкет бариад гүйдэг. Манай энийг ажилтав. Миний сонгуульд ажилласан. Миний хуурай дүү. Миний хамаарал. Миний нууц амраг. Миний найз охин гэд. Бүгд их хурлын гишүүдийн шантажинд орж томилгоод орж байгаа. Одоо энэ төрийн гайгүй байгууллагад ажиллаж байгаа новшнуудыг энэ мэтлэн ургийн модыг хөөж, дасан зогсоож, хууль бус ажиллагааг одоо дасан зогсоохгүй бол энэ засрахгүй. Монгол улс хөгжихгүй. Өр өгөөж өгөхгүй. Тийм үстэй манайхаа. Тэгэхин тулд би үнэхээр ганцаардж байна. Нэг нөгөө хэлэхэд өчигдөр чинь барилгын хөгжлийн төв дээр очлоо. Зүгээр ганцхан газрын бузар зүгээр далаа. Заяа. Одоо үргэлжлүүлээд барилгын хөгжлийн төв дээр өнөөдөр очимоор байна. Ингээд дэшээ ажилтаа явж байна. Тий. Тэгэхээр барилгын хөгжлийн төв дээр өнөөдөр барилгын хөгжлийн төв дээр ажилтдаг мундаг инженерүүд ажилд ормоор байвал гооцон бариад жагс тэр Батамгалангийн тороолыг, тэр Цэнгэлийн тороолыг тий. Энэ новшнуудыг зайлуулах хэрэгтэй. Энийний ард бол улс төрчтэй байгаа шүү дээ, ойлгомжтой. Тий. Ардын намын их хурлын гишүүд байгаа. Өмнө нь хамтарсан засгийн гар зэрэг үед байхад ардчил намын дарга нарын тороолд байсан. Би өний өөрөө намгүй ялгаагүй ярина. Заяа. Асуудал байхгүй. Надад бол аль нэг нам чалчгнаад бэлтгэдэг шаардлага ганцхан иргэн шиг байна. Зүгээр бүгдээр л гоё шаамаар байна. Заяа. Нэг нүгөө хэлэхэд бидний үр хөвгөд хэнэж байсан шалгалтаа өгöd чаддаг газар ороод чаддаг юм хийхэд Монгол улс дороо хөгжинэ. Харамсалтай нь тийм боломж байхгүй байгаа. Ерөөсөн улс орнуудад хамгийн чөдөр шаад тушаавал авилгад хээл гахуул давуу байдал. Давуу байдлаараа новшнууд ургийн модыг угсраад байна. Тэ. Тэгэхээр энийг дасан зогсоох хэрэгтэй байна. Би тэр дээр үед Эрдэнэс Монгол дээр очисон. Тэр бол захын жишээ. Одоо тэрэн дээр дахиж очино. Асар их мэдээлэл ирж байгаа. Тэ. Өнөөдөр манай Баян онгорын нэг мө новш Зандан шатрын давуу байдлаар очисон. Очоод асар их томилгоо хийсэн. 40 гаруй хүнийг тэтгэмж өгж явуулсан. Тэрний ургийн модыг харах юм бол дандаа их хурлын гишүүд сайд дарга нарын шахаа байгаа. Энэ тэр сайдын хүн, энэ их хурлын гишүүний хүн гээд баримт нотлоготой барьж очино. Одоо энийг би бүрдүүлж байгаа, цуглуулж байгаа. Эрдэнэс Монгол дээр удахгүй очиход надтай Эрдэнэс Монголд болон төрийн өмчийн компаниудад ажилд орох залуучууд байвал цуг очиорой. Иргэд байвал цуг очиорой. Тэ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт, Багнуурт, Дарханд, Шивэавад өөр юу байдгийг оюу толгойд Мятад төмөр замд одоо олон төмөр замтай болсон шүү дээ. Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам мөн үү? Иргэний нисэх өөр юу байдгийг энэ компаниудад өндөр цалинтай ажилд орохыг хүсэж байгаа иргэд байвал нийлж тэмцэж нэгдэж байгаад орохгүй бол эдгээр авна тийм маа. Авахгүй наадуулч. Би нодон тэр төрийн өмчийн орны дарагт хэлсэн. За та энэ жил төрийн байгууллагуудаас, төрийн өмчит компаниудаас хичнээн хүн дэтгэвртэй гарах вэ? Тэдний оронд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад оруулчихаа. Би лайвдаа дэмжиж өгье. Чаддгийн шалгаруулаад авчихаа гэсэн нохоо гуцж байгаа юм шиг загнасан надад. Одоо уучлаарай, цэнгэлээ. Чамайг зайлуулна. Заяа. Эрдэнэс Монголын захирлаа. Эрдэнэс Монголыг татан буулгана. Даваа даваа чамайг зайлуулна. Заяа. Харж өгөөрэй. Чадахгүй гэж бодож гинөө. Иргэдийн тэмцэл их гуцах юм бол засгийн газрыг ч огцруулдгийг. Иргэд талбай дээр гарахад засгийн газрыг огцруулдгийг энэ муу жоохон хурган дарга нарыг бол зайлуулж штэ. Тий. Бяв цогтоо. Чи шудраг юм шаагаад байдаг. Чи хийхгүй байгаа ш навшаа. Чиний хийж чаддаг юм сумууд дээр очиж намайг дахиж сонгороо. Намайг үүрд их хурлын гишүүнээр сонгороо гэж худлаа гонгиж солгоо хоолоогоор орилохоос өөр юм чамд
Багахгүйгээ. Чи боор дамжирч ууланд алхаж зугаалж, чэжээ нүтгэл зураг авахулж худлаа бопрохоос өөр юм байхгүйгээ. Бямцогт өнөөдөр энэ юуны даргаар найзаагаа тавьсан одгүйгээд Эрдэнэс Монголын тузын даргаар новшмын бүгдийг мэдж байгаа заа юу. Та нарын томилгоо замаалцсан шүү дээ новшнуудаа. Та нар төрийнхөө төлөө зөв ажиллая гэж бодож байгаа юм уу? Үгүй шүү дээ. Та нар өнөө маргааши арддаг. Та нар хідэн паразит новшнуудаа сонгуульд явдаг гөлгнүүдэд торооллуудаа төрийн өмчийн өндөр цалинтай компаниуд шахаад сонгуулаар тэднийг нэг сум хариуц, нэг аймаг хариуц. Би чамайг энэ дарга болгоо байцтэй гэж үүрэг өгдөг. Тэгээ дахиж сонгуульд сонгогддог. Яг энэ та нарын өнөө маргааш хангасан 4 жилээр өөрөө их хурлын гишүүн болохыг горилсон горигдлагчин Монгол улсыг дампууруулж байна маар паразит новшнуудаа. Бямцогтоо хой. Чи засгийн газрын хэрэглэх газрын дарга хийж байгаа. Новшмын миний лайваар ор харъя чамаг. Чиний томилгоо бузар далай заа юу. Яг өнөөдрийн байдлаар ярьж байгаа шүү. Өмнөхийн уудлаад ярил замаа алдна. За би та бүхэн жишээ нэг юм ярил л да. Одоо та нарын яриад байдаг их орон Чиченко батулга өлөө. Тэр нь 12 онд миний нүдэн дээр яг би бас тухайн үед ном ялцсан бас нэг төр улстай чаддаг мэддэг юм харуулчи нэг горилоод нэг албанч бол горилоо явж исэн юуг нь ухаа. Тэгсэн чинь нэг хүн рүү яриад за даваас сүрэн болорч болоо хоёрын хүнийг Монроос дуусмат дээр тавьчих. Тэ нөгөө хоёр нь яг уу би дагаад гараад ирсэн хоёр коноп их хурлын гишүү өөртөө татахын тулд тэгээ Монроосыг тэр хоёрын дунд тэр хоёрын гөлгийг тавьсан шүү дээ. Яг ийм ургийн мод явж ирдэг юм аа. Батуудаг жишээ нь өөрийнхөө гөлөг бацааяг хөөж зөрчиж зам тээврийн амны төрөнөр бичгийн дараагаар тавьж хагаад хулгай хийлгэж шорондорж ирсэн шүү дээ. Бацаая тэ өөрийнхөө үдэн цайз өддөг байсан 30 сүрэнгийн байгальмаг дэд сайдэр томилсон. Нөгөөх нь барилгын норм мэдээ мэдхгүй барилгаар аа үсгчгүй өчигдрийн барилгын үйлсийн дараагаас 7 дээр юм барилгын дэд сайд өрөөндөө яраад дарваагаас сууж исэн би бас мэднэ наадуудыг чинь. Энэ мэтлэн ийм новшнууд төрд гараад ирэхээр Монгол улс хөгжихгүй аа. Үнэ бицтэй тий. Одоогоор би эдний бүх томилгоо надад ирж байгаа мэдж байгаа. Би мэднэ. Өнөөдөр өчигдрийн барилгын хөгжлийн төвийн даргаыг Төв аймгаас сонгогдсон тэр улсын хурлын гишүүн Батчааргал тэрний гөлөг штэ өчигдрийн Батчааргал хулгайч одоо 8 жил их хурлын гишүүн байлээ ийм л юм хэлсэн гөлөгч. За ёо Батчааргалыг улс төрд оруулсан үнэн Улаанбаатар готрын газрыг зарж ичсэн мегабийн кодгэд хувирчин би хулгайч би хулгайч Улаанбаатар хотын өнөөдөр төгсрөөний суурилын загалмаас эцэг мегабийн код үеийн үед болзруудын уулын хүүдээр муугаар дуудагддаг юм аа. Ойлгосноо? Тэгэхээр энтэй ингэ тэмцээд яммаар байна новшнуудыг тий. Мят төр чинь ховдоос гарсан мянгадын мэд сайхан хулгайч өөрийнхөө гөлгөг томилсон. Надад бүр салбарын том дарга хэлсэн. Мэд сайхны хүн штэ. Тий? Наа чи сая засгийн газар аваад үлдсэн. Шаха? Тий? Шагналтаа авч байгааг шааж байгаа байхгүй юу? Боддоо ингэж болдгийм үү? Монголын төмөр замын даргаар Хөвсгөл аймгаас сонгогдсон Мөнхбаатар өөрийнхөө гөлгийг томилсон. Тэр Бачуудангад Монголын төмөр замаар ажиллаж та даргаар ажиллаж байгаа гөлөг бол тэр төмөр зам дээр биш шоронд байх ёстой хүн. Өмнө нь Эрдэнэс Монгол зөвлөх хийж ирсэн юм байлээ. Тэр ганхуугийн үед тэрний үед авилгалаар шалгаж ирсэн иргэн дуусааг байгаа. Надад баримт нотголтой байгаа. Авилгалын дарга таштайгаа эднийг шоронд явуулаач хулгайч нар. Компани дамжаа дарга хийгээ шаагаад байна. Заа ёо. Тийм байхгүй за ойлгосноо. За би одоо удахгүй Эрдэнэс Монгол дээр очино. Даваа новшмын чиний бузар надад би чэжэр мэдж байгаа за. Новшмын чи зайлхаа битээ суулж байгаараа заа ёо. Бузар чин далаа. Өнөөдөр даваа далайг манай нутгийнхан айгүй гоё гадаадд дээд сургууль төгссөн их боловсралтай мундаг залуу гэж бодож байгаа юм. Ястаа шааназ арьс багийн хуулнаа. Би төрсөн ахтай найз мэдлгүй яг удаа эднийг удам судраар нь мэдэн заа ёо. Тэ. Харин сайн удам судрын сайн аав ээжийн нэрийг гутаасан гуйлагч хүн ер нь муу юм сурахтаа сайн байд юм да. Эрдэнэс Монгол компани захирал даваа далай болвол тий муу юмыг сайн сурсан байна. Өнгөрсөн 2024 оны сонгуульд яваад 2 тэрбумаар төгрөгөөр шатцсан шархаад өгч байгаа. Би мэдэн шүү дээ. Одоо Эрдэнэс Монголын шин доор энэ уулуурхаан бүх компаниуд байгаа. Туусын дарганараар өөрсдийнхөө гөлгнүүдийг шахаж хагаад хулгай хийх гэж байгаа. Яаж хулгай хийдэг мэдгүй. За энэ сэлбэгийг ав. Тий. Энэ гэрэг хий. Тий. Энэ амьс бандажийг ав. Энэ ханган нийлүүлэлтийг ав гэд. Дандаа хамаар бүхий новшнуудаас шахдаг байхгүй да. Би мэднэ. Үе үед хулгайч нар ингэж хулгай хийж ирсэн юм аа. За ёо. Новшнуудаа
Бямцогтоо чи тийм том одоо Бямцогтыг ер нь болорч сум шаачмаар гоё шаанштай шүлэглээд уянгалаа. Том шаан. Уг үүлд хоёр нь тэнгэр газар шиг зөрөөтэй. Ховдоос гарсан Бямцогт. Өнөөдөр ховдод ядуурд буурсан уу? Буураагүй. Бямцогт хагартлаа баяжсан хэвээрээ байгаа. Бямцогт хар залуугаасаа Эрдэнэт үйлдвэрт нутгийнхаа дэмбэрлийн дэмжлэгтэйгээр шахаа игээд эхэлсэн шүү дээ. Манай нутгийн нэг ах ядж хаад би явахаа бас мартчихгүй юм. Тухайн үед менежер байсан. Сандгийн Бямцогт над дээр ирээ сая төгрөг өгч явсан. Баярлалаа ахаа гэд муу батсан. Ийм л юм байсан. Их хурлын гишүү болчихгээд архиугаа сууж ирсэн би мэдлгүй яах вэ да? Баримтлагатай ярина. Эрдэнэт шахаа ирж эхэлсэн гуйлагчин. Тэгээ мөнгө тарааж байгаа товдоос гарч ирсэн. Бузрын чин яриуд Бямцогтоо далаа шүү, далаа. Ловш минь. Тэгэл зурагтаар ярихаараа сонгон шалгаруул тийм нээлттэй гэж шахаад дандан ардын намынхаа овшнуудыг гөлгнүүдийг аван нөгөөдүүд нь очиж ажил хийхгүй. Ангаагаал, худлаа шаагаал, тамхи татаал, кофе-цай уугаал, фэйсбુક ухаад тороод хийгээд гівтэж байгаа. Амьдрал яг энэ. Инхээр яаж төрийн өмчийн компаниудаас өгөөж ирж Монгол улс мөнгөтэй болж яаж хөгжих вэ? Хөгжихгүй. Өнөөдөр мят том шаагаад байна, ашиггүй ажилтдаг. Тэ? Ашигын буцаагаад зарлах хэлбэрээр аваа явчихдаг. Цалин хэлбэрээр аваа явчихдаг. Баахан тороодод ажиллаж байгаа, паразитууд ажиллаж байгаа. Өнөөдөр мятын миний мэдлэр санхүү хэлсэн дагаар нь Минь сайхны зөвлөхөр ажиллаж ирсэн гөлөг очсон даан байна гэсэн. Мят дээр ч арсын удмаар даанч цаг амжихгүй байна. Тэ? Өнөөдөр Эрдэс Монголын гадаа нэг 10 хүн лооцсон бариулаад жагсаагаад мятын гадаа нэг 10 хүн, өчигдрийн барилгын хөгжлийн гадаа 10 хүн, барилгын сайдын гадаа 10 хүн, Бямцогтын гэрийн гадаа 10 хүн 50-50-аар жагсаамаар байна. Ингэж тэмцэхгүй бол эдгээр өөрчлөгдөхгүй заа юу. Тэгэхгүй тэгээ дугаа иргэд мэлигээ давил эдгээр улам давраад байна за. Тэмцсэн ард түмэн хөгждөг юм аа. Тэмцэхгүй улс орн мөгдөг юм аа. Ойлгож байна уу хой? Тэ. Өнөөдөр бүгд яаж ажилд орох уу гэдээ ангаагаад байж идэг. Тэмцчээж орноо. Тэмцчээж орно. Намайг 19 онд хотоос ирэхэд нэг залуу чиний ярьж байгаа гадаад хэргийн яамны ярьж байгаа нь үнэн шүү дээ. Би 10 жилийн өмнө шалгалт өгсөн. Намайг одоо хүлээлгийн байдалтай байгаа нэгс өнөөдрийг хүртэл дууцсангүй гэж шааж байгаа байхгүй юу? Үнэн. Тэгсэн Бацаандангийн ах нэг балаа biz та нэг хэл бичиг үсгч мэдэхгүй юм авчаад миний доор тавьж ирсэн. Жишээ загын жишээ. Нямдорчин гөлгөө. Трах хоёр яг ийм зорчмоор орж ирсэн. Одоо гадаадд амьдэрсэн нүүбэд Монголыг төлөөлсөн гэж шааж байгаа. Ам хоёр чадaltaтай биш үү? Хулгайч аавын буйнд, дарга аавын буйнд явж байгаа. Тэгэд нямдорчин хүүхдээс боловсралтай залуучууд гудамд уланд архинд орж байна. Ягаад гэвэл бид нар тэмцэхгүй байж штэ монголчуудаа. Өнөөдөр боловсон хүчний бодлогыг зэгцэлжээ, шинчилжээж, тэмцчээж чадaltaй, иргэдтэй, чадaltaй залуучуудаа чаддаг мийстэн дээр нь тавьжиж энэ хүн зурдлыг арилгахгүй. Ойлгосон уу? Арилгахгүй шүү. Ядж хахад өчигдөр энэ төрийн өмчөөрөнд дарга Цэнгэл надтай ярьж илээ. Цэнгэлийн хадам арааш гэж насаараа төмөр замд дарах хийсэн өвгөн байсан. Ядар арааш гэд. Бузар би мэдэн ш араашиг. Сүүлд нь дундгой сигурлын гишүү болцсон. Морь уйн. Мөнгөтэй болохоор хулгайч нар үнтэй морь уйдаг хулгайч нар. Үнтэй түний хурдан адаг худалдаж авдаг. Энэ бол дээр үед бол авилгал ш. Одоогор бол авилгал. Хэл гахад гятад бол энэ хулгайчууд шууд цаац. Новшнууд араашийн өргөн төмөр замын дарга болцгоо. Төрийн өмчөөрөний дарга. Тэ. За хурцгөр ингээл гэж ганцхан юм гоё танаас. Таны найзууд даам гарч байна. Үнэхээр даам гарч байна. Цэнгэл төмөр зам дээр энэ томилгог булзарлаж байна. Үнэхээр булцдагмаар байна. За ёо. Таны найз таны нэрийг барьдаг гэсэн. Миний ард хөрсөх байгаа. Их том гэсэн. Үнэн том гэсэн. Та нарын хөрсгөр гэлэгч эднийг бити өмөрөөр заа юу. Би очиод наадуулыг чи бузрын дэлгээд суудлаас нь амбартаа зайлуулна. Тэмцэж ягаад. Үр хүүхдийн зургийг барихад ичихгүй байхыг харъя. Цэнгэлээ авгайгийн чин зургийг, чиний зургийг үр хүүхдийн чин зурагтай барьж байгаа тэмцэн. Цэнгэлийн үр хүүхдүүдэд гадаадд сурсан. За юу. Ард түмний хүүхдүүд дотооддоо сурч чадахгүй байна. Эмнэлэг сургууд нь хөрөлцөхгүй байна. Бузрын чин баримттай дэлгэн хулгайчуудаа үнэхээр уур үрж байна. За юу. За хөрсгөр ингээдэгч таны дахиад нэг найз Улаанбаатар төмөр замд хэрлэнгээд нэг дарвайсан ярвайсан пэцтаа байна. Хэрлэнгээд бүх би дээр үед очиж ширлэнтэй уулзахад очисон. Төмөр зам 1200 ажилчинтай, 12000 ажилчинтай, жилд нэг 1200 ажлын байргаар нь лайв хийж хагаад нэг дэдгүүртэй гарддаг хүмүүсийн оронд оруулчих гэсэн. Маа гэж хэлээ. Харнаа чамаг. Хэрлэн чамаг харнаа. Чи хэний гөлөг байх надад ёр хамаагүй.
Ард түмний амьдрал улан чааж ин хэрлэн песта гадаадар зугаалж байгаа. За ёо. Новшнуудтай үнэхээр тэмцэн. Хөрсгөрөнгөлөгч энэ мэтчлэн наад гөлгийн найзуудаа битгий өмөрөөрэй. Би наад улыг чинь амбарда зайлуулна. За бас нэг найз нь байна. Эрдэнэтэд яндангад яацгүй ядар песта байгаа. Нэрээ шүү. Хүүхдэн гадаадд сургасан бүх гөлөг байгаа. Би ноднонгоос янданд очиод Эрдэнэтийн гэр орооллын хүмүүст тийм ээ хөрхийн хоолныхоо тендерийг өгчгөө. Тий. Өнөөдөр Эрдэнэтэд ажиллаж байгаа тоогооч нар хамгийн бага цалин авч байна. Ягаад гэвэл тендерт нэг песта орж ирээд тендер аваад талын идчихэд талын цалин идвэрээ тавьж байгаа шүү дээ. Тэгвэл авчаагүйгээр цалин авал Эрдэнэт өдрийн тоогооч нар сарын 5 саяын цалин авна. Өнөөдөр сая 100 мянган цаасын цалин авж байна. Би энэний төлөө Эрдэнэтэд очиж лайвцсан харсан уу? Намайг нохойн чинээ тоогоогүй ядар яндан гөлөг. Ядар яндаа. Пестамын чил зайлаараа заяа. Чоо пестагаар ч дуудана. Та нарын энэ үүдийг харахаар бүр песта уушмаар санагдаад байх юм. Тий, энэ бичлэнгээр. За өөр одоо хэний найзууд байна? Ярина. Одоо зандагчдрын найзууд. Зандагчдрын ерөнхий сайдаа даваа далаагаа гөлөг шиг зайлуулаарай. Заяа. Энийг зайлуулахгүй таны улс төрийн карьер мегампи инкодын араас тэтгэвртэй гаргана. Мегампиг шаадаг тавж агсж хагаад тэтгэврт нь гаргацсан. Мөн шудлаа шаадаг тав штэ. Би ард түмэнтэйгээ гарахад зандаж чадрыг тэтгэврт нь гаргана шүү. Энэн дээр зүв ажиллаж чадахгүй бити удлаа шаагаад заяа. Таны найзууд замаа алдчихж байгаа зандагчдраа. Тий. Даргуулж байгаа. Зайлуулна пиццандраа. Тий. Өөр хэний найзууд байна? Яриад өгөө. Үнэхээр ярьж чадсан шүү. Төрд өнөөдөр пиццандрын найзууд уул аваа шиг үүрлсэн. Тий. Энэ нь ерөөдөр гятад бол өнөөдөр пиццандар бүгд шорон штэ. Бүгд шорон. Нэр шүү. Монгол дарга. Ард миний найз ерөнхийлөгч. Миний найз ерөнхий сайд. Миний найз ийм юмны сайд. Миний дарга ийм юмны сайд. Миний аав ийм юмны сайд гэж томроо шааж байгаа. Уучлаарай. Өнөөдөр төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс байвал над руу асар их мессеж явуулж байгаа. Дахиад явуулаад байгаарай. Өчигдрөөс хойш Эрдэнэс Монголын талаар бузар ирж байгаа. Тэ. Бузар ирж байгаа. Очиж баримт нотлоготой бузрын дэлгэж хүүрнүүдийг зайлуулна. Эрдэнэс Монголыг татан буулгахад 100 эмчийн цалинг нэмнэ. 100 асрагчийн цалинг нэмнэ. Даваа далаа юу ч хийхгүй шааж байгаа шүү дээ. Баахан хүн хал шааснаа, татан буулгаснаа, даргын зөвлөлгээд баахан пиццаа авч ийн гинэ. Мэдээд энэ мэдж байгаа. Даваа далаа гэдэг нь Зандан шатрын гөлөг, ерөнхий сайдын гөлөг. Тэ. Зандан шатар миний хуурах. Тэ. Миний нутаг. Тэгтээ тэр хамаагүй. Бусдаараа бууз уурширшиг байна. Хууль журам дүрмэн дээр дүрм норматива баримтлаа. Заяа. Үнэхээр үнэн шүү. Үнэхээр эдгээр ийм л юм хийж байгаа. Тэ бид нар их болж байгаа юм шиг тэрийг хараа суугаад ах. Өстө уучлаарай. Тэ. Цэнгэлээ новшоо. Чи тэтгэвртэ гараа зайлаарай. Төрийн өмчийн орооны дарга цэнгэл. Афган ямар хүн байдгийг авгаахан зургийг бариад очин хараарай. Хатан маавынхын зургийг бариад очин хараарай. Би өнөөдөр хараа. Гайлтэр Сүв Атмолд муу хогийн гөлөг офшорч новш нохон бас өөрийнхөө Афган дүү гайлын дараагаар тавьсан байсныг би очиж лайвцрага буудгасан санаж байна уу? Сүв Атмолдын Афган зургийг хэвлээд очихт маргааш нь байя гэд ажиллаа өгч байгаа шүү дээ. Боддоо. Эдгээр Афган хүүхдээс ичдэг юм аа. Эдний хүүхдүүд бүгд гадаадд зугаалсан. Дарга нарын хүүхдүүдийн гадаадд зугаалж сурж ирсэн хүүхдүүдийн зургийг бариад очиход гөлгөө болно. Ичгүүчрхай байдаг бол хүн айдаг юм аа. Өнөөдөр боддоо хүн айх, ичих, уйлах 2-3 мэдрэгүүтэй байж хүн байдгийг гэлээ. Айхгүй хүн бол адгуус, мал. Тийм үү? Авгаа хүүхдийн зургийг бариад очиход айхгүй байхыг харна. Заяа. Үнэхээр ингэж тэмцэхгүй бол болохгүй байна. Заяа. Ийм байна. За одоо давуу байдал олгож, худлаа үнэн анкет барьж, дарга сайд нарын үү захиж явдгаа болоорой их хурлын гишүүдээ. Та нарыг хууль батал, засгийн газрыг томил, засгийн газарт хяналт тогтоо гэсэн болохоос золбон гөлгнүүдийн анкетуудыг барьж явах шилэг баг шүү. Баримт нотгоо тань ярина шүү. Ёстой нэг үнэн бузраа, бузар. Үнэхээр хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаа. Тэ? Төрийн өмчийн төрийн байгууллагуудаа шалгалтаа өгөөд оролтоо. Их хурлын гишүүд нь анкет бариад золбироод явахаар яах юм бэ? Өнөөдөр Эрдэнэтийн нэг төгцөг нэг төмөр аваад эдгүүртэй гарцсан төгцгийн нууц амраг их хурлын гишүүн болоо явцсан штэ. Тэр бол золбон гişэн штэ. Садар гişэн штэ. Би нэрийг хэлээд яах вэ? Хэдэн золбон комиссаруудыг ардтан жигхэн мөнгөөр өгчдөг байсан гэж байгаа штэ. Үнэхээр бузрыг мэдэн штэ.
Ёо ийм юмнуудыг харахаар би бүр бөөлт сутгаад алалцмаар санагдаад байдаг байхгүй юу? Ёстой болзруудыг эрүүл далаа. Даанч би ганцаар амжихгүй байна. Ингээд хотоос хараа явж ин жишээ нь. Ойлгож чинь үнэхээр амжихгүй байна. За одоо удахгүй өнөө маргаашгүй Эрдэнэс Монгол дээр очиж татан буулгана шүү. Ямцогтоо пицтамин чи тэр найз Эрдэнэс Монголын тууцын дарга одгүйгээ зайлуул. Чи өөрийнхөө амар би хариуцлага хүлээгийн тулд найзгаа томилсон гэж яасан. Ма! Чам шиг юм томилдгүй юу? Ард түмнээсээ сонгон шалгаруулж байгаа чаддгийн томилдъя. Ямцогтоо чи өнөөдөр 20 жил улс төрд явлаа. Ховдын ард түмэн, Монголын ард түмэн улан чаалаа. Чи баяжлаа. Чи өнөөдөр хэдэн мянган иргэдийн өнөөдөр амьдрал ядуурлаас гарах мөнгөөр Бямцогт гадаадаар зугаалсан ялгаагүй. Маар новшнуудаа тэмцэн заяа. Аль набах намаагүй. Манай намд ч гэсэн хулгайч нар байгаа. Үүрлцээ. Хүний өөрийн намгүй хулгайч нарыг зайлуулна. Тэ. Би энэний төлөө тэмцэн. Ерөөсөө боловсон хүчин. Япон солонгос яаж хөгжөөд байгаа. Боловсон хүчнийг нь бодлого нийлж чаддаг ажиллаа хийдэг. Монголд өнөөдөр бүх спорны хар гёндомнууд садар пицтанаар төрд ажиллаж байгаа учраас төр улс дампуураад байна, самуураад байна. Хөгжил ухраад байна. Тий. Боловсон хүчний бодлогыг нээлттэй болгох. Тий. Цэнгэлээ. Чиний бүх томилгоог би лайв хийж харнаа чамаг заяа. Харуулна. Зүрхний амиг бэлдээ байж гараа. Миний лайвэр орчид зүрх чи хагчваа мө төгцөг минь. Эсвэл өргөдлөөгөө өнөө маргаашгүй зайлчаараа. Насаараа зөөлөн суулж төрийн унаавч ярваж гадаадаар зугааллаа мө гүйлгчин гадуур шууны мах идлээ. Өөрийнх нь хөгтүүд гадаадд сурсан. Одоо бүгд үнтэй байранд амьдардаг гэсэн. Ард түмэн ядуу гэр ороод уланд амьдарч байна. Дарга нарын хөгтүүд уулын амаар хаусанд амьдарч байна. Брэнд өмсч байна, бенз унж байна. Үнэхээр тэмцмээр залуучууд байвал ирж нэгдэрэ. Би үнэхээр ганцаарч байна. Амжихгүй байна. Та талбай дээр жагсах уу? Талбай дээр жагснаас илүү миний нэг хий. Айгуу талбай дээр жагсуул нөгөө хөлсний их оронч тариалсан жагсаал болгон дээр шааж яадаг мó золбонгууд нэрээ зуурлаад авахгүй. Эдний технологиг би мэднэ. За юу. Талбай дээр гарахгүйгээр зүгээр энэ мэтлэн тэмцэхэд болоо. Гэрийнх нь гадаа үр хүүхдүүдийн зургийг бариад лайвгээд очиход яах вэ? Зүрх нь хаагдана надуулчих. Ер нь хэдэд хулгайчдыг зүрхээр явуулах хэрэгтэй биш үү? Үнэн шүү мө хулгайч нарыг. Үнэн биз? Тэ. За эрхэм том дарга нараа төрийн өндөрлгүүдээ. Та нар олон хүмүүсийг давуу байдал болгож албан тушаал томилсоо. Одоо та нар төрийн том синтез заларсаа. Одоо болсоо. Наа судалтайгаад байждаг уу? Ой. Хулгайчудаа зайлуулчих. Та нараас өөр юм гоохгүй. Нэрэ шүү. Ард түмний нэрийн өмнөөс уланд амьдарч байсан гэр оролт өссөн хөдөөний хүн хүүхдийн хуваар. Ой, үнэхээр гуй. Ард түмэн сөхөрж байна. Өнөөдөр бодохдоо Монголд өнөөдөр гадуур үйлчлэгээний байгууллагууд хаалга барьж байна. Үнэтэй ресторанд ордог хүмүүс алга. Өнөөдөр дэлгүүрүүд дампуурж штэ. Та нар энийг мэдэхгүй. Та нар үнэтэй ордонд, хааны ордонд гоё амьдарч байгаа. Ард түмний чи амьдрал уланд байна. Эрхэм ерөнхийлөгч хоёулаа зүг лайвдаа явъя. Та сэтгүүлчнэр хэрэггүй. Ард түмэн дунтагаа гэсэн. Хоёулаа гэр ороодоор явъя. Ард түмний амьдрал ямар байгааг танд би гэр ороодоор очиж харуулъя. Танаа найзуудын амьдрал ямар байгааг тантай би гэрээр нь орж харуулъя. Дөгөө. Танаа найзууд үнэхээр задарсан, дасарсан. Тий. Одоо та найзуудтай өргөө штэ. Ерөнхийлөгч та ард түмэндээ өртөө. Найзуудтай өргөө. Хэдэн золбонгуудыг дарга болгосон одоо боллоо. Сэзэмбийн дарга хөрж ерөнхийлөгч. Найзуудаас авахж бүгдийн шоронд явуулж хөрөнгийн хурааж ард түмэндээ тавьсан байдгийг. Өнөөдөр сая дарга гарч ирснээр 100 саяад хүнийг ядуурлаас гаргасан байна. 100 мянган дарга нарыг хөрөнгийн хурааж шоронд явуулж 100 сая иргэнэ ядуурлаас гаргасан байна. Өнөөдөр Монгол улс ядуурлаас гаргахын тулд Ардын намын цагаан байрны ардчил намын хэдэн хулгайч нартаа төрд барьжсэн новшнуудаа шоронд явуулаад хулгай хийсэн орлогын улсын орлого болгоход ард түмэн ядуурлаас гарна. Яндангуй болно. Захилгаанаар халдаг болно. Нэрч юу? Хангалттай хэлчихье. Хороогийн гокийн дарга байсан ганц зөрөг гэж бицта үндэслэгөө өрөнгөцсөн том хөрөнгө байна. Энийг л хураач. Би бүгднгийнх нь хөрөнгийг заагаад өгье. Өчигдөр авилгалтай тэмцэх газар олон нийтийн зөвлөлт энтергийг шаагаад байдаг. Намайг олон нийтийн зөвлөлд оруулчих. Цалин авахгүй хараа тусаар ажиллаад өгöd таштаваа. Таштаваагаа. Одоо над өсөнцөнгөө зогсоогоорой. Үүлийн үр гэж байдгийг шүү. Ойлгосноо? Тэ. Би шоронгондонгаас ч аагаагүй гараад ирсэн. Одоо үүлийн үр гэж байгаа. Таштаваад бодвол нэг өрөө хөгд авгаа хөгд байдгүй дээ. Ойлгосноо? Өөрийнхөө үр хөгдийг боддог, өрөөний үр хөгдүүдийг боддгоо гэж болохгүй шүү дээ дарга нараа. Монголчуудаа бод.
Дарга нараа та нарын өөр хүүхдүүд хангалттай баяжлаа биз та. Одоо бодоо штэ. Бухимдмаар байна, уйлмаар байна, дуудмаар байна өвчнүүдаа. Хой. Ойлгосноо уу? Хартлан шори стандарт. Тэ. Өнөөдөр хитэн дарга нарын өөр хүүхдүүд баяждаг, ард түмний өөр хүүхдүүд ажилчгүй орлогчгүй удан жаах юм уу? Хуцаарай. Ард түмнээ гаргаад босон шүү зандаж ятраа. Хангалттай хэлээ шүү. Паддагдаад дахин байхгүй шүү. Мөн орчнууд. За саяны миний нэр дурдсан гөлгөнөө төрийн байгууллагууд бас зайлаарай. За ойлгосноо. Цэнгдээ чи зайлаарай. Авгайгийн шин зургийг хүүхдүүдийн шин зурагтай бариад төрийн өмшөөр ондөр тун удахгүй ачин мэдээ. Бүр ноднонгоос шүн шиг зөндөө гуйсан. Ингэчээж тэгчээж гэсэн чи бүр намаа хин юу үгдээ. Нохоо хин юу үгдээ гэдэг шиг бүр их даам байна. Уучлаарай. За юу. Харж байгаарай Яадгийг хаяахыг хараарай. Миний тарих толгойноос эвгүй лалрын санаа гарна штэ. Та хэдэн пиццандрыг бол хангалттай бараад ичих санаа гарна штэ. Та нар тулгаа их санаа хангалттай ордог бол надад хулгайч нарыг шоронд явуулж сонин болгох санаа зөндөө байгаа шүү мэдөө. Өнөөдөр эрх мэдэлтэй хэдэн пиццанраас илүү иргэд хүчтэй. Ягаад гэвэл Монгол улс ардчилсан орн шүү. Аятайхан багаар гэж дахин хэлье. Тэ. Хэдэн ярваасан дарваасан хулгайч нараа зүгээр л төрөөс зайлдаг мэдөө. Чаддгийн сонгон шалралтаар тавь. Хөрсгөр гэдэгч мен цаах ингээд бас нэг даварцсан пиццаа байгаа. Та тэрийг ерөнхий сайд багтаа тренерээр тавьчихсан. Та тэрийг сайд тавьчихсан. Одоо хөрс үгийн нааз гэдэг их том байна гэсэн. Ховдын мянгатын миксаах ингээд гүдэг их том байна гэсэн. Эсвэл их тэнгэрт яваад очив ерөнхийдөгч та наад миний нэр дурдсан бүх хулгайчуудыг гэртээ дуудаа байж. Би таны нүдэн дээр бузрын дэлгээд өгье. Би таныг сонссоо. Та нэр шиг хулгайч нар минь ээ. Хүний нэр вастаж Монгол улс гохирд өчрүүлвэл та нарыг гэсэн өршөө гүшүүг хэлсэн гэсэн. Би энэ үгээс танд сонсоод танд бас баярлалаа да. Тийм учраас би зориг орж лайв хийж байгаамаа. Та наад хэдэн хулгайч нараа бүгдийн дуудаа байж би яваад очие. Нүдэн дээр нь бузрын дэлгэн. За энэ бол зүгээр хагас угсан шүү. За тэр тендер ментер бол замаа алдсан на хулгайч нар чаа. Үнэхээр замаа алдсан. Тэр тендер ментер юунхээр амар шааж байгаа. Писта энийг хариул ард түмэн бүр боогод өгнө шүү. Өнөөдөр мө оюун эрдний нэг мө 20-т бацааны найз охинтой нэг мө цүнх авч өгөхөд залуучууд яаж ууралсан бэлээ. Залуучуудаа тэр юу ч биш шүү дээ. Юу ч биш. Наадуудыг чинь зүгээр амьдарч байгаа байр нь хүүхдүүдийнх нь амьдарч байгаа байр. Хүүхд нь гэж нөгөө эрхийн мангар гуйлагчин гадаад сурж ирсэн бацаанууд бүгд төмтэй хаусанд амьдраад үнтэй машин унж байгаа штэ. Хүүхдүүдийн чинь машины зургийг аваад юунд фэйсбүүк дээр тавьчихуу. Чадсан шүү. Тэгэд манай гэр ороодын хүүхдүүд очиод дугууг нь хаглаад шатаагаа ич магадгүй байх шүү уурн үрсэндээ. Өнөөдөр нэтэн цэнгэлдэгт нэг залуучууд хоорондоо муудалсан. Нэг гэр ороод өсдөг залуу уурн үрэл нэг баян айлын хүүхдийг очиод гутаг шаацсан гэж байгаа байхгүй. Энэ үл эхлэл штэ. Үнэхээр эхлэл. Нэрэ шүү. Залуучууд дэсрэгэд бэлэн байгаа шүү. Тэ. Үнэхээр нийгэм бухимдалтай байна. Би бас улсных гэр ороолонд амьдардаг гэр ороолных мэддэг учраас мэдрээд байна. Үнэхээр сонирн байлээ. Сая би их тэнгэрт зандчтар бороотой очиж зологлоо. За урлаг спортын эдэн одууд байна. За би ч гоцроод орлоо. Үүдэнд нь суулаа. Даруухан байж байгаа гарч ирлээ. Намайг нэг үг хэллээч гин 2 үгийн багтаага хэлсэн. Найзуудаас агуулад зарсал хүмүүжд олохоор явуулаарай, шудраг ажиллаарай л гэсэн. Өөр үг хэлээгүй. Тэгсэн нөгөөдөл нь босоод фальтагдаад том шааж байна. Миний дарга, миний ерөнхий сайд энтер гэд хуцаад бити эднийг ингэж хөөргöd байгаа чи. Энэ пистанер чи энэ тусам хөөрөөд байна шүү дээ. Бүр арабын шах үйдэмцсэн хааны улссан гэж бодоод байна шүү дээ. Наад хэдэн дураагүй ч хөөрөө шагаад ахи тэрнтэй ямар ч муухай магтуулах дуртай юм. Ямар муухай пальдаг пистанераар долоодох дуртай юм. Бөөд цутгаж шүү. Нэр шүү үнэн шүү дарга нараа. Одоо энэ хитэн дарга нарыг бити пальдаг да. За юу. Ард түмнийхээ амьдралыг ямар болгоч вэ олгаачуд харалтаа. Өнөөдөр манай авгаа төрлөө өргөө аяаж уурлаад байна. Наад лайв бол ялах хүүхдтэй байж гэл. Одоо миний ялах хүүхдээ ирээдүй юм байвал яах юм өнөөдөр? Үсэн алалсан шүү дээ. Удам алдсмар санагдаад байна өр хүүхдийнхээ төлөө. Тий. Ээж аваагаа уурлуулсан баримт лайвдж байна. Тий янз янзаараа дуудуулж байна. Айхгүй тэр сонир биш ээ. Тий хүмүүс намайг галзуу солиотой гэж байна. Үгсэн бас ёстой галзуу юм шиг алалцж байгаа тулгайчуудыг баримт тавьд үнэхээр зөгчлөн заа юу. Тий. Үнэхээр хэцүү байна шүү дээ. Тэгэхэд манай авгаа эмнэлэг төрлөө. Нэгдүгээр эмнэлэг зайлуу тоног төхөөрөмж тааруу юм. Тэр орчин бол хэцүү байна.
чин бүр ингэ шулгаад очсон. Би бям цогт руу хилж байгаа. Үүдний ам бар төргөж байгаа ихийг хүлээж авч шít. За яг ихнэр төрж байгаа чимээгүй л байлаа. За тэр шин бям цогт руу би зураг явууллаа бичлэг. Хараа. Тэгээ ихнэрийн маань шалдалж байна. Гаражийн пар халж. Хөв хүүтэн. Ханаа төрчүүл яг төргөж байгаа. Хөөрхи хүлээж авч байгаа юм чинь бас ханаа төрцсөн. Бас жирэмсэн. Та нар нэрэн та нарын өрөө ямар тансаг үлээ биз та. Тэгэхэд нэгдүгээр төрхийн одоо төргөж байгаа ихийг хүлээж авах гэж байгаа үүдний өрөө нь үүдний амбар байна штэ. Нөгөө талд нь иргэд зайлуу шалбагтай гадуур гуцтай нөгөө талд нь ихий одоо шалдалсан ийход үзээ сууж. Бодолтой ийм л байна штэ. Өөрхий миний мөхөө зайлуу нэг сар дотоод төрсөн. Нэг няран тасагт хэд хоёрыг тонсон. Тэгсэн чинь няран тасагт нь орж үзлээ. Тэр хаалга маалган санжицсан. Яагаад байгаа юм бэ? Бид та энийг хараад бүр өөр байгаа юм чи. Тэгэхэд дарга нарын өрөө ямар тансаг юм бэ? Би олон дарга нарын өрөөгөр орсон доо. Бид та нар хааны гар шиг амьдраад байна шүү дээ. Ичдгүү удгаачууд тэр нэгдүгээр имлэгээр яваад нэгдүгээр төргөөр яваад үзэлтэй. Тэр ихний ялгасаар явуул да. Ардын хүүхдүүд зулж штэ. Өнөөдөр дарга нарын ихнэрүүд гадаадд очиж төрдөг болсон үнэн штэ. Та нар гадаадд ихнэрүүдэд төрүүлж байгаа штэ дарга нараа. Новшнуудаа би сая солонгост очсон тэр сайдын авгаа төрөө явлаа. Тэр сайдын дөрөв хүүхдийг гадаадд төрүүлсэн энд. Чи ихнэрээ аваад ирэх юм гэж би яаж ихнэрээ солонгост авиж төрүүлэх үү? Би хүүхдээ өөрөө Монголд нь төрүүлмээр байна штэ. Би хүүхдийн гэрчлэгэн дээр Монгол улсад Улаанбаатар төрсөн гэж би гэрчлэгэн дээр нь бичүүлмээр байна штэ. Тэгэхэд дарга нар бол гадаадд хүүхдүүдэд төрүүлж байгаа штэ новшнуудаа. Та нар ийм ичдэггүй штэ новшнуудаа. Их хурл дээр ороод мэтгэлцээ. Би ганцаараа яваад орё та нартай. Би та нартай чэйжээр мэтгэлцээ шүү новшнуудаа. Та нарын бузрыг би чэйжээр мэдэн штэ. Тэр засгийн газрын хурал дээр чи ороод би бузруудыг чи яриад өгөх үү? Энэ сайдын бузар энэ. Энэ сайдын бузар энэ гэд яриад өгөх үү? Би мэдэн штэ та нарыг Үнэхээр диско штэ. Та нар одоо надад анкет барьж явдгаа болчихл доо. Их хурлын гишүүдээ. Та нар тойргийнхаа залуучуудыг дэмжилтэй биз та нараа. Өнөөдөр болсон болоогүй нууц амаргуудыг анкетыг барьж явдгаа болоочтой биз та нараа. Муу юм гэдэг чи хязаад баригддаг байхгүй юу та ойлгож байна уу? Өнөөдөр Мегомпийн голдын газрыг зарсан дуурийг ард түмэн үүр дээр нь мартахгүй. Жэйкоб Батулгын бузрыг үүр дээр нь мартахгүй. Тэрнтэй адилхан та нарын бузрыг ярина штэ. Жалаг довн чи ярина штэ нөвснүүдаа. Мөн шудраг царайсан удгаачууд минь. За ийм байна. Тэгэд надтай нийлж тэмцэх энэ төрийн байгууллагуудаар явах хүмүүс байвал 90 69-оор уцаар холбогдоод бүртгүүлээрэ. Тороолууд хэрэггүй шүү. Тэр талбай дээр очиод байдаг нэг сонин пиццаа авгаа дээр пиццаа залуучууд хэрэггүй шүү ойлгосноо. Жагсаад болгон төлбөртөө очдог навчнууд хэрэггүй ойлгосон. Яг цэвэр ажилд орё. Гадаад дотоод дээд сургууль төгсч ирсэн залуучууд нэг дээрээ заяа. Ингэж тэмцэхгүй энэ пистан үнэхээр даам гарч байна. Пистагийн ээжтэй уушлаарай. Би энэ хулгайч нарын үйлдэлийг пистагаар дуудаж байна. Хүссэн бас айгадаг юм алга. Шорондож суулаа. Одоо шоронд булуултаа явж чаднаа. Ойлгосноо. Тэртээ дэргөө би шоронд булуулахад үе дурсагдах нэрээ үлдээсэн. Таамууса пистанаар ордонд насаараа дарга сайд хийхэд та нарыг өнөөдөр ард түмэн нулимн мартна мэдээ. Тэм учраас уур үрээдэн мөн бааснууд. За төр баяртай. Эргээд үдээсээ Улаанбаатар орно. Бас хичээлтэй. Үнээр амжихгүй байна. Ядж яхад бас нэг хуулийн сургууль сураад амжихгүй байна шүү дээ. Тэ. Би очиод лайв. Тэгээ та нар тэн дээр дооцсон бариад орилоо байж заа юу. Ингэж тэмцэе гэж байгаа. Ерөөс тактик энэ. Би маргааш Эрдэнэс Монгол дээр очино. Лайв хийн. Та нар дооцсон бариад өдөржигээ зогсчоо. Өглөө 9 цагт оч, орой 5 цагт яв. Мөн үү? Би ингэж тэмцэж байгаад хүүхдийн паркаа авсан шүү дээ. Би голомтын баясгалангийн гадаа өглөө 9 цагт очсон, орой 5 цагт явсан. Ажлын цаг болгоноор би хэдэн иргэдтэйгээ нийлээд тэмцээд байсан голомтын баясгалан хүүхдийн паркийг ард түмэнд бусааж өгсөн. Яг энэ шиг тэмцэхэд эдгээр сонир болноо. Заавалчгүй талбай дээр гарч замбраагүй жагсаа цугдаа хийх шаардлага байхгүй. Системтэй зэгцтэй ингэхэд наадууд чи гөлгөө болно. Зургийг нэрээд очин заяа. Би зургийг хэвлээд өгнө. Энэ дарга сайд нарын авгаа хүүхдийн зургууд над руу явуул. Гадаад сурдаг хүүхдүүдийн зургийг явуул. Хэвлээд талбай дээр тавина. Тухайн байгууллагын гадаа тавина удгаач нарыг заяа. За юм байна. Өөчлөөрэй жоо. Энэ уустаа лайв хийлээ. Уг нэг айгуу гой дарга хийгээд бодох юм. Энэ хэдэн хулгайч нарын хулгайч болмог утгаас бүр өөр үрээд орилмор бүр хажууд байвал зохио зодоод амар санагдах юм. Үнэхээр айхгүй шүү заяа. Та нарыг би хэнийч долоохгүй долгинохгүй за. Надаас янз бүрийн байвал дахиад хайгаараа хулгайч нараа за. Та нар намайг барахгүй. Ард түмэн олуулан та нар төр зур юм уу? Ялаа шүү заяа. Ялаа бол бүр удирдын чанартай тэгэл цагаад бол захын хумхын тоос шиг алга болдсон шүү мө ялаанууд минь
Аятайхан байна шүү мө их мэдээ дарганараа. Та нар яалаа мэдээ. Иргэд өөрт мэдөө ойлгосноо. За түр баяртай эргээд холбогдоо. За тэмцэх залуучдад тэмцээд байх юм байхгүй. Ажилд орох залуучдад надтай холбогдорой. Чаддаг нь холбогдорой. Ээр тэгдэг 69. Та над руу болохгүй мессеж биш. Одоо надад бол амар их мессеж ирж байл да. Би тэр бол гарч чадахгүй байна. Одоо энэ мессенжерээр хүн уншуулдаг нэг хэдэн залуучууд одоо админ өгөөд юу яая харьбыг хөтлүүлээ. Тэгэхээр бас цалин ихнэ ядаргаа. Өөр үнэхээр харж амжихгүй. Хэдэн зуугаар мессеж ирэх юм. Үнэхээр тэр бол уцтайгаа хүлээгээд чадахгүй. Комментож би уншиж чаддаггүй шүү дээ. Комментуудаа хэрүүлж үзээчгүй. Нэрэ шүү. Тий. Лайвгээд уцаа шунтраагаа талаас нь дайчих юм. Хажуугаар нь ярих төрөг амьдрал зөндөө байна. За түр баяртай.